За манайхан гайгүй юу. Гайхалтай орой мэндийг өдөөд өргөн дэвшүүлье. Тийм ээ шинэ оны мэнд хүргэе. Тэгээд сүүлийн үед би тэгээд өндрөөс болоод бас айгүй асуудалтай байна. Сүүлд би нэг акванд багтахгүй гэдэг нэг бичлэг цацсан. Тэгсэн чинь хүмүүсээс айгүй ууралж байна тийм ээ. Стэнээр ална мална гинэ. Тэгснээр өөрөө акваг юм байж аква мууллаа гэдэг. Би ч багтахгүй юм чи авч яагаад те тийм үстэй. Мож өөрөө акванд шилээ. Багтгүй гэж хэлээ өстэй гэдэг. Манай дэс амар уурж илээ. Би одоо зүүдэлж 5 акватай намайг тойроо яваад байна гэдэг. Сигнал дараад нэг ихч багтахгүй байна гэснөө багтаагаад өгнө гэх. Чихэж мөхөд айгүй хэцүү. Гутал нь унчлаа гутлын хаяа угаасаа бага чинь багтахгүй гэдэг. Би за хай. Зүүдэл авч шүү нэрээ. Тэгээ яг тэр бичлэгнээс болоод хүмүүс ахнараас годомж бодож айгүй их таньж байна. Оо мэдүүч эм өндөр өссөн бол хэрэггүй комент бичиж мичгээд. Харин тийм шүү дээ. Ягч биш шүү. Тэ? Тэгснээр ямар гоё өндөр юм байх нь өндөр нь хэдэ юм бэ? 95 гэсэн чи өө ямар гоё юм бэ? Манай хамаатны нэг юм өндөрд байдаг штэ. За нэр нь хэм блэ? Чи таних уу гэж. Танихгүй хамаатна надаас асууж шүү. Би тэдэг одоо юм өндрийн холбоотой гэж боддог юм уу? Facebook дээр те үхэр тэрэгнээс өндөрчүүдийн холбоо гэж байдаг. Үдээс асуух нь би одоо юу гэж яриулаа за зэх юм бол бямба зүхэ биш үү гэ айгүй хэцүү те. Айгүй сонир мэдрэмж та. Одоо та өндөр хэдэ? 170 тийм ээ бас боломжийн хөөрхөн шүү дээ те. Хөөрхөн өндөр шүү дээ те. За та гудамжаар алхах гэж би гүйж ахаа ямар гоё юм бэ? Комент бичээгөө. За тэр ч яах вэ те. За тэрийг ч яриад. Акван багтдаг хийж мэдсэн тийм. Тэгсэн чинь амар гоё юм аа. Өндөр нь хэдий 170 гэж. Оо манай хамаатны нэг юм жижиг ах байдаг юм аа. Нэр нь хэм блэ? Та таних уу? Айгу муухай байгаас та. Ингэж асуугаар айгу муухай байгаас. Би тэдээс айгу их ингэж асуунаа нэрэ. Айгу муухай мэдэн шүү дээ. Би тэдийг айгу их дээрлэж байгаа тийм. Тэгээд араас нь асуугаад ханд сакс тоглолтгүй гээл. Болцсон гэсэн чи яагаад гэлгүй би болдгүй юм уу би ч одоо болж болдгүй юм аа. Яагаад харин тийм ээ нахаа болчлаа. Волейбол гээл. Волейбол тоглолтгүй. Гэхдээ чиний дэ ашиг чи юу юм бэ гэдэг. Надаас нэг юм би тэгэхээр дээрээс нь ингэж харчихсан хаа зулаа өсөж алцарч гэсэн. Надаа өөр ашиг байхгүй шүү дээ. Би тэдээс юу хүсэж байгаа юм бэ? Нийгмийн даатгалаа төлөөд айгуугаа амьдарч явах чинь тэгэж асуугаад байх юм. Өөр бол одоо ашиг алга да. Миний биеийг одоо яаж ашиглаж болох нь яг хав загвар өмсч үзсэн тэгээд бас тийм ээ ашиглаж үзмээр шүү дээ. Энэ биеэр мөнгө олъё тийм ээ. Яг манайхан буруу ойлгооч. Арай өөр утгатайгаар хэлчихсэн. Энэ биеэр мөнгө олъё. Тэгээ загварын шалгаруулалтан дээр баахан бэлдэж очиод шүнжин бичлэг үзэл өтөв байсан. Тэгээ очсон чи шалгаруулж авдаг их чинь харж ирсэн. За мэдүүг юм би энэ болж байна. Яг царин болж байна. Бид одоо нэг алхахтаа гэдэг чинь. Тэгээ би гайхаж. Би чи 20 жил хэнэрч хэлүүлдэг алхсан юм чинь гайхаж юм чинь. Би чи 20 жил алхсан мэрэгжлийн алхдаг хүн байгаа юм байж би гайхаж штэ. Тэгээ сандраад чи одоо гайхаад штэ чи. Баруун эхэлдэг үлээ. Зүүн эхэлдэг үлээ гэ. Хон зогссон ингэж үзээд байна штэ. Тэгээ яаж яах хүн алхаж яаж яах чи хараад их хүн. Алхаж яхад хүн хараад ихэр яасан хэцүү юм яа. Их ч таныг цааш харж ш та. Айгуугаа ингэж алхаж очсон урд нь ингэж зогсож байсан. Ингэж шаач мэд яадаг юм балаа залуу. Шүн бага эмэгтэй алхаа үзчих. Та YouTube руу ороод үзэх юм бол загварын алхаа гэх юм бол дандаа эмэгтэй алхаа гарч иж байгаа заяа. Тэгээ зураг авалт маавалтанд орсон чинь камераар зураг авч явна. За мэд одоо нэг инээ гэж би. Оргоо хаснаа шууд инээлэх гэж би ингээл. Айгу хэцүү юм ингээд. Инээтэй юм яриаг юм байж инеэгч айгу хэцүү юм шүү дээ. Тэгснэ уурал гээл тэгэл инээлэгчсэн шууд уурлуулаад би ингээл. Би ч одоо одоо нэг уурж байгаа юм шиг инээ гэ би Өө чи ямар царай ихээр уурж байгаа юм шиг инээх хэвтэй юм бэ? Айгу юу те. Тэгсэн бас болж ийн гэдэг юм аа. Мэд болж ийн. Одоо ингээ уруулаа суулаад
Амдаа жоохон зай гаргаад нэг юм хийсвэр царай гаргая хүчтэй. Хийсвэр царай гэж ямар царай? Би бач уруулаас суулаад амаас суулаад. Бач ямар өчтэй царай хэрэг бач. Болчин. Го болчин би ямар бодлоо өөх. Би мэдээд байна шүү дээ ийм царай бол. Одоо наадхан дээрээ нэг сүнслэг яваад үзгээд би наадхан дээрээ би энэ ч цог явах юм бах та ямар очиртай юм болоо. Шигүцэн. Яа нэ. Царайг нь гаргаж чадахгүй болохоор шимийг нь гаргаж үзэж байна. Айгүй асуудалтай байлаа. Үнэртэй усны зураг байсан юм. Тэгээ ингээ үнэртэй усаа ингээ байр гэж байна. Тэгсэн хаашаа ингээ хөвтөж байгаа юм шиг ингээ суудаг. Би энэ хөөгөө чи ямар очиртай хөөх юм бэ? Хөвтөж байгаа юм шиг суу гэдэг шүү дээ. Нөгөө хийсвэр царайд байгаа. Би ингээ тэгснэ үсэр гэж байна. Бистам ямар өвчтэй загвар ихээр юм бэ тийм бэ? Найсвал чадахгүй байна. Тэг болий тийм ээ. Айгүй асуудалтай юм байна. Үсэр гэдэг байгаа шүү дээ нэрээ. Тэгээ миний загварын карьерийг за ингэж болий тийм ээ. Би бол ингэ болох юм байна гэж бодсон. Тэгээ яг хөө тэгтээ яг тэрнээс хойш тэгээ бас ганц хоёр тэмцээн үзэн тэр та тэр сүүл Miss Universe үзэж байгаа юу? Үзэхгүй байгаа юу те? Харин би гайхаад байгаа. Би ч одоо нөгөө индустрийн байсан юм биш ээ. 3 сар байж исэн болохоор бач үзмээр биш те. Загварынхныгаа мэдмээр биш те. Тэгсэн чинь тэр одоо айгу Miss-ийн тэмцээн юм уу? Эсвэл хөөрхөн охин хэрхэн муухай ойрлох вэ гэдэг тэмцээн юм уу? Гэхдээ яагаад тэгээд ойрлоод байдаг юм? Albania гэж. Zimbabwe. Тэгэд Монголыг сонссон уу? Монголиа. Гараас ингээ юу ч болоогүй юм шиг айгүй хөөрхөн инээдэгтэй ингээд. Хин ч муухай ойрлоогүй юм шиг ингээд. Айгүй хөөрхөн те. Тэгээ улсуудын нэр чи юм ойрлох зориултаа нэр биш байгаа байхгүй уулан те. Зүгээр гарч гоё хэлчих болдгүй юм уу? Монголиа. За би ч Miss байсан бол хотлаа юм байна. Тэгээ айгүй. Тэгээ би бодохгүй одоо Монгол улс дотроо ийм тэмцээн зохиол гэдэг Miss-ийн тэмцээн. Архангаа гэх. Дондговья. Тэ. Дүүргээс хүмүүс ирсэн хараалал гэх. Яг штэ нэрээ бас яа. Тэгэл одоо наасан энэ биеийг бас тэгэж ашиглах гэж үзлээ. Тэгээ манай нэг ахын хэлжсэнээ би бас зодоонд ганц хоёр зодоонд орж үзсэн. Энэ би чинь бас ашигламаар байна шүү дээ, тийм үстэй. Та тийм өндөр найз байгаа яхаа? Байгаа юу те? Зодоонд авч орж үзсэн үү? Үзег байгаа юу те? Яагаад үзег вэ? Айгүй ашигтай шүү дээ. Бодлоо манай найзууд намайг худлаа зодоонд авах хүн айгүй их хөөргөл. Чи андаа очиод зодтолдохгүй зүгээр ардан зогсчээ. Чамаас хүмүүс айна гэдэг шүү дээ. Жохоо эвгүй тийм царай гаргаад би ч одоо ямар ч эвгүй царай гаргах юм гэсэн шүү дээ. Бэч. Эвгүй царай гэж бас ямар царай гэж дээ. Тэгээ хотлоо хөөргөө ийм царайгаар хэнийг айлах вүтээ тийм үстэй. Дурлуулчихвал бол тийм ээ. Очсон үнсэлцсэн. 10 залуутай 10 тань үнсэлцсэн шиг. Очролтой өнгөлөөтэй. Тэгсэн задлж байна эвгүй те. Яа, эвгүй. Тэгээ яг хөө нэр үндэ бодоод тэгээ Монгол зодод анх удаа очиж үзлээ. Үгүй. Би гадаа зодод очиж үзээгүй л дээ. Ямар ч Монгол зодоо гэдэг. Би нэг юм улсын зодод ороод яваад байдаг гараад биш. Зодлож үзсэн гэж. Үзсэн Америкт, Солонгос, Японд зодолж байсан. Айлын тоглолтоор зодолдог гэж. Ямар ч очиртай тий. Тэгээ зодоонд очин цаа эйгүүн байна. Одоо чинь манайхан чи ингээд
айгүй олон танихгүй хүмүүс нийлүүлсэн. Би ингээ танаа манайхаж ялахгүй шүү дээ. Аль талд нь орохоо мэдэхгүй. Зодвол 60 хүн зодволох гэдэг шүү дээ. Нийтдээс 30 хүн нийлсэн. Тэгээ зодлохын өмнө ямар сандаа танилцах вэ ингээ сайн байна уу? Орой мэд гэхэд би нөгөө зодлох гэж байгаа гэсэн соёлтой хэвээрээ. Тэгсэн чинь айгүй эвгүй нэртэй хүмүүс байдаг юм. Динамит наги салют баяраа маягаа би. Үгүй би бас нэг хож хийх ёстой юм шигтэй би нэг Titanic Temka гэдэг. Гэхдээ өндөр болохоор энэ нэр өгсөн юм үгүй айгүй гоё кино штэ гэж. Анхнаасаа угаасаа додтолтгүй айгүй мэдчихсэн байгаа штэ. Titanic Temka ахтай. Би ингэж дэлгэгдэж додтолдог гэж. Зодолж байгаа хүний араасаа тэрвэрлэх дуртай. За одлоо. Тэгээ байж тэгээ бүгдэндээ танилцаад дууссан байсан чинь манай найз урд очил айгүй хэрэлж байна. Өө өстө нэрэ алаа шүү малаа шүү гэл. Би ч араас нь ажлын нэгэл дэмжээлсэн. Өө өстө нэрэ алаа шүү малаа шүү гэл. Өстө хоны шүү мөн өстө хоны шүү мөн шүү. Айгүй майны нүгж өгөл дэмжээл өгчсэн чинь араас нь айгүй сониу гэлж чинь. Чи ямар хөөрхөн банд вэ гэнэ. Би нэг давт чилэх гэсэн. За хоёуланд нь таалагдвал димэл юм байна даа. Энд чи ямар хөөрхөн банд вэ гэдэг. Би гайхаггүй ч одоо зодтолдох юм уу? Тэгээ жоохон бодчихсон чинь одоо бити оролдоод байгаа юм. Би ингэж өнгөж харж үзсэн чинь доор нь ингээ оролдоод байгаа би мэдэхгүй. Би одоо араас нь юу хаа манай найзыг бити оролдоод байгаа юм уу? Сам намайг оролдоорой. Тийм үгний араас би юу гэж хэлэх ёстой бэ? Айгу. Ямар зодоо гэхээр тийм янагийн зодоо болт юм бэ? Монгол зодоо юу гэж хэлээ ёстой манайхан нэр. Тэгэж хэрэлдэж штэ. Айгу гоё юм шиг. Би ч хаан жоохон баттсан сууж ах шиг. Тэгснэ ингэ чинь ингэж ягаар хойлоо нэглээ мэглээ. Хиндэ ч нэглэх юм гэсэн. Манай ингэж харсан. Манай өндөртэй чи юу нэр гэдэг юм бэ? Зодчихгүй гэж чи. Энэ золоо чадахгүй юм. Гэл уул нь хэлжмээр л байгаа юм л та тэгээ урд нь очсон чи айгүй юм жижигхэн залуу байна. Айгүй юу штэ та айдгүй юу жижиг хүмүүсээс. Өсөрч яг төмсгөр өмөргө зэрэг нь бас манайхан ч чанга штэ. Тэ? Би ингээд нэг цохиулаад ингээд тэнцчихээр ямар ч ялгаагүй болчихж байгаа штэ. Тэг би жоохон айж штэ. Гэсэн чи над руу бүр ингэж харж мараад ийм. Дээшээ ингэж харахгүй ингэж гидээж мэдээ. Миний юм доор зогссон байж намайг нэг дээрээс хараад би ч эвгүй залуу юм байна да. Анх удаа би тэгж дарамтлуулж үзэж байгаа штэ. Тэгсэн чи ингэж юм. Ойш. Ши нэг өндөр болохоор намаа нэг шаан гэж бодоод байна уу юу? Шүдгүү залуу заа. Айгүй их зотонд орцсон. Ардаа юм салхитай ярддаг. Гэт. Та шүдгүүнтэй шаатал үзсэн үү? Хаалтан салхитай гэж гарч ирээд штэ. Би чаа нохоо шиг зодсон штэ. Надаа алдах юм байхгүй ч юм. Ингээ би ингээ харсан чинь нэрэж алдах юмгүй болцсон юм байна л да маа. Алдах бүх юм алдчих штэ. Ачин гिचээч. Тэгэж хүн хараад ийн гэдэг штэ нэрээ. Тэг гол нь би ерөөсөө би 6 настайгаас хойш ерөөсөө шүдгүүнтэй муудалцаагүй. Юу уурлах мантаа би ингээ харцаа салгаж чадахгүй юм шиг. Надад айгүй сонирхолтой уурлах ямар ч нөхцөл байхгүй. Тэгээ та нэг тийм найз байдгүй амьс цорцсон ингээд эрхээ уран гараад ирсэн ингээд болцаад байдаг. Хамаг амьтны анхааралтай би бүр ингээд хилийн харсан чи бүр гэгэлзээд байна шүү. Бариад авчмаар ч юм шиг ингээд ингэж том үнтэй модалч юм юм. Тэ? Айгүй нэрэ. Тэгээ би ингээд харцаа салгаж чадахгүй юм чи тэр нүхнээс нь бишээ. Тэр шүднээс юу гэмээр юм бэ? Тэр нэг орон зайнаас л ерөөсөө тэгсэн чинь бас хараад байгааг нь мэдээд байна. Энд ч юм ойш. Шинэ өдрөө харж та жишээ. Сөрөөнөөс шүдрээ хадгам. Байхгүй юм авчирчаа би юуг нь харах вэ? Хав хоосон хайрцаг авчирчаа харлаа гэж уурлаад тах юм. Тэгэл өсөрж ирэл нэг зохилоо. Тэгээд эснэ зодуулж таарсан л да. Манайхан анх удаа зодоонд орж байгаа юм чи харахгүй шүү дээ. Тэр хүн чи 20 зодоонд орсон нэг шүдгүү болсон. Тэгээд анхны зодоо маань бас тэгж зодуулж илаа. Тэгээд одоо сүүлийн үед ихтэй тийм шүдгүү хүмүүстэй айгүйх таардаг болчихжээ би. Хамаатны ахнар махнар годомжонд те нэг үдэн шүдэн байхгүй. Энд дөд үдэн шүдгүү юм байна уу?
Аха. Бага шүттэй юм тийм ээ. Тэгээ яагаад тэгээ шүтээ хийлэхгүй яваад байт юм чи одоо урагч гэж бодоод байт юм. 45 та шүд нь урахгүй өстэй. Ургах юм болоо би ч одоо өөрөө мэдхээ байлаа тий. Тэгээ хийлэхлээр гүйжчихэд алтан шүд хийлгэж чинь айгүй хэцүү. Одоо тийм тренд нь байгаалгаа юм байл шүү дээ. Босон шүд нь алтнаас ямар ч ялгаагүй өнгөтэй. Алтны хажууд шүд шарлна гэдэг айгүй. Тэд чи айгүй бардам штэ нэрэ. Ахыгаа нь алтан шүд энэ штэ энэ. Хайл гэр энэ. Энэ нөхөр айл гэ өөрөө яалахгүй айгүй. Чаах штэ манайхан бас те. Тэр ямар давуу талтай юм бэ? Ямар нэгэн давуу тал байгаа. Одоо тулсан ламбард нь тавих юм да те. Ламбард нь ороод ирсэн ахын дөө бах байна уу гэ. Цуглаа өгсөн чинь буруугаа сугалж моголцсон. Мэдхгүй ашиг нь би бол үнэхээр харахгүй байгаа. Ай. Тэ хаа очиж манай эргэжтэйчүүд маань юм да те. Манайхан шүд мүдэ алдах юм бол тэ хийлгэрээ. Тийм эмэгтэйчүүдтэй таарах уу гэж бас санаа зовж ш бас манай шүдгүү ихчнэр бас баар маран тааруул эвгүүтэй урд морд ингэсэн зогссон. Мэд хичиг нэг та шаан гэж бата тэнэг юу? Балеш юм идэв. За ингэ баярлалаа тэмүүлэн байлаа.